Надад бол ийм баримттай байгаа. Жишээлбэл түүхийн ухааны доктор профессор Баточр гээд Даш гээд Хишигт гээд хүмүүс яг энэ Сүхбаатарыг дагнан судалсан одоо түүхчид уцаахан түүхчүүл сайн мэдэх бах тий. Тэр хүмүүсийн асуудал битсэн одоо бүх юмыг би сүүлийн 4 хоног уншлаа. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр 1921 оны ардын хувьсгалыг удирдсан гол 3 хүний нэг бол Яалчгүй Данзан Сүхбаатар Бодоогурваа. Тэгээд 1921 оны 4 сарын 23-нд Монгол ардын төр засгийн газрын тогтоол гарсан байна. Тэр тогтоол дээр юу гэсэн бэ гэхээр одоо тогтоол нь бол энд байж юм л да. Засаг цэргийн ил хэрэг бүхнийг ардын цэргийн их жанжин Сүхбаатар, ардын намын төв хорооны Данзан, ардын засгийн хэргийг бүгд төр захиран шийдэх дарга Бодоо нарын 3 хүнийг нэрс дистоктон шийдэх хэрэгтэй болгож ардын засгийн тэргүүлэгч хэмээнгүй. Засгийн тэргүүлэгчдийн дарга нь энгийн цагт Бодоо бөгөөд байлдааны цагт Сүхбаатар шилжүүлэх тул цэрэг байлдааны хэргийг жанжин эрхэлмүү гэж байна. Тэгэхээр энэ 3 хүний дунд цэргийн асуудал одоо төр засгийн эрхийг өөрөөр хэлбэл ерөнхий сайд тийм ээ. Энэ засгийн эрхийг хэн барих вэ гэдэг. Байлдааны цагт бол төр засгийн эрхийг бол Сүхбаатар шилжүүлж жанжин одоо бүх хэргийг эрхэлмөө гэсэн ийм тогтоол гарч ирсэн байна. Энэ нь яг архивт байж байна баримтаар. Тэгэхээр одоо юу гэдэг 21 оны ардын хувьсгал тийм ээ. Энд ямар ч үүрэг оройлгүй зүгээр нэг муу хятадын нэг цагаач нь тийм ээ. Бүхэл бүтэн Монгол улс бүх цэргийнхээ бодлогыг бүх төрийнхээ эрхийг шилжүүлж өгөө байлдааны цаг. Бид нар нэг юмыг ойлгох хэрэгтэй. Байлдааны цаг 50 цаг 2 гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар 50 цагт амьдарч байна тийм ээ. Байлдааны цагт бол хамгийн одоо чухал салбар хамгийн чухал хүн хинбэ гэвэл цэргийн салбар байдаг тийм ээ. Цэргийн хүмүүс байдаг. Тийм учраас бол яалтчгүй энэ бол Сүхбаатар бол энэ ардын хувьсгалын удирдагчдын нэг удирдагч нь байжээ гэсэн энэ нотлошгүй баримт байж байгаа. Тэгэхээр зүгээр ер нь бол өнөөдрийн энэ ингээд нэвтрүүлэгт орж байгаа нь одоо бол зурагтаар бол өнөөдөр ингээд амралтын өдөр шүү дээ. Хүмүүс бол ингээд сайхан амраа, сайхан юм үзмээр байгаа байхгүй юу? Тэгээд нэг 6 таныг суучаал зурагтаар хэрэлдээд байгаа ч юм шиг тий. Зүгээр байр суурийг нь тодорхойлох гэсэн учраас л оролцуулж байгаа болохоос биш хэрэлдүүлэх гэсэндээ. Тийм л дээ. Тийм болцоохон юм чи энэ дээр нэлээд өөр зүйл хэлэх бах. Ягаад гэвэл бас зарим зүйл дээр нэлээд өөр байр суурьтай зүйл биччихээс учраас энэ дээр ямар хариулт нэмэрлэх вэ? Саяын залуугийн хэлснийг бас дэмжих гэдэг юм л да. Юу гэвэл энэ нэвтрүүлгийг бэлтгэхдээ та нар бас биднэрт хэлээгүй л дээ. Бас яг юун тухай ярих гэж байгаа. Тэгээд би бол нэгдүгürt барыг хаяг андуурчиж хэлэх гэдэг. Бацаагийн дөгч хэлж байгаа шиг тэр саяын тэр нөгөө урдаас ирсэн гэж яриад байгаа баримт киногч хийлцэх байтугай бид нар ядаж үзээгүй юм байна. Тэг хин хийсэн, хаанаас хийсэн ягаад гаргасан нэгдүгürt тэрийг үзээгүй юм байна. Хоёрдугаарт та нар ингээд яг ингээд гоё мэтгэлцээл та нарт их сонирхолтой л байх л та сэтгүүлчдэд бид нар тэрийг хэлээгүй хүмүүс болохоор одоо тэгээд үзэмчин байлаа ч гэсэн би одоо адилхан монгол хүн. Бацаахан доктор хэлдэг шиг саяын 11 онд ч гэсэн Монгол улс анх удаа сүүлийн 300 жилийн хугацаанд анх удаа эрхчлөөгөө болоод тусгаар тогтонд болоход барган ч байсан, бүрээдэн ч байсан, халимган ч байсан, халхан ч байсан, өөлтөн ч байсан. Адилхан монгол хүн. Тэр бол бид нар мэдгүй тэгэхээр дараагийн нэвтрүүлгээ бэлдээд Даян Монгол ариун боломжтой газраас хийсэн байна гэсэн ойлголт байж хүмүүснүүд. Тэгвэл наадах чи андуурсан байна. Хоёрдугаарт яг би яг энийг хэлэх гэжсэн. Манай байгууллага төрийн бас байгууллага Даяр Монголын ариун голомт гэж төрийн бас байгууллага яагаад байгуулсан юм бэ гэвэл энэ жил түүхийнхөө тийм ээ Монгол төрийн 2220 жилийн дахин тусгаар тогтнолоо сэргээн мандаасны 100 жилийн ой дотор төр засгаас хийх гэж байгаа тэр ажлын хэсгийн ажил нь бол бүх барилдах юм байна лээ. Тэгээ бүхийг бол бүх юмар барилддаг шүү дээ тийм ээ. 7 хоног болгонд барилддаг. Концерт тоглох юм байлээ. За концертыг ч гэсэн сар болгон тоглолдог. Тэгээд нэг 20-30 хүнтэй эрдэм шилгээний хурал хийх юм байна лээ. Ингээд өнгөрчих вэ тийм ээ. Гурав дахь нь энэ 2200 жилийн түүхтэй энэ том үндэстэн угсаатны 2220 жилийн түүх дотроос эсвэл сүүлийн 100 жилийн түүх дотроос ч гэсэн төр барьж байгаа нам өөрийнхөө дараа жилийн сонгуульд хэрэгтэй гэсэн эсвэл нөгөө хагаралтаад байгаа Монгол ардын хувьсгалт нам болох гээд байгаа энэ хоёрын талынхныгаа намнахын тулд Сүхбаатарыг сугалж аваад хөшөөг нь хүрэлдээд тийм ээ. Дахиад хэлэхэд энэ 2200 жилийн Монгол угсаатны түүхэн дотор бол зөвхөн төр улсын зүтгэлтнээс гадна
тийм ээ түүхийн соёлын ерөөсө бүхэл талын агуу гайхалтай дэлхийн түүхэнд бүр хүндрэлтний мянган жилийнхэн түүхийнх нь манлайн гээд хүндрэлтэн өөрсдөө сонгоцсон олон хүмүүс байдаг. Сүүлийн 100 жилийн дотор ч гэсэн тийм байгаа. Сая бацаахан төгч богдыг ярих гал гэдгийн учир нь тэр байгаа. Сүүлийн 100 жилийн түүхийг яг тэр дизайныг гаргаад санааг нь гаргаж исэн тэр хүмүүсээс дундаасаа ингээд суглаад өөрийнхөө өнөө маргааш шинэг 2 жилийн улс төрийн эрх ашигт тааруулаад ийм ажиллагаа хийгээ тэмдэглэчихвээ. Тийм учраас бид нэр 100 жилийн 2200 жилийн зөвхөн энэ бүх концертносоо гадна Монголын залуучууд Монголын иргэд хурцрээд бүгдээрээ сууж болдог. 2220 жилийнхэн түүхийг ятхнаа сүүлийн 100 жилийнхэн түүхийн босч явсан үеигч алдаж уруудад доройтож явсан үеигч тэнд оролцож явсан одоо баатрууд нь ч байна уу энгийн иргэдийн ч байна уу тийм ээ тэр хүмүүсийнхэн дурсгалыг өөрсдийнхөө бид нэр одоо бидний багаар бодоход бидний 3 үеийн түүх шүү дээ. Энэ 3 үеийн түүхээ эргээ харж болдог бүхэл бүтэн цогцлбор байгуулах юмсан. Зүгээр хамгийн багаар бодоход уран баримтын талаас бодоход манайх нэг агуулгад нь ингээд ганцхан голдуурын босч жанжны өшөө тэгвэл өөр газар тавья гэдэг нь хүмүүст эмзэг тусаад байгаа учраас л асуугаад байна. Бид нэр Сүхбаатарын хөшөөний уртлын цэцэрлэгийн тухай яриад байгаа байхгүй. Болдог бол тэр цэцэрлэгийг Шангрилагийн уртлын цэцэрлэгийг за бүр болдог бол Улаанбаатар Жошт буудлын уртлын цэцэрлэгтэй нийлүүлээд Улаанбаатарын бүр яг нүүрс Улаанбаатарын голомт зүгээр бүхэн Улаанбаатарын биш. Монгол улсын ариун голомт нь яг нариндаа ярих юм бол яг Монгол улсын ч Монгол угсаатны өөрөөр 100 жилийн өмнө тэр огт байхгүй болчихсон газар зургаас арчигдсан байсан тэр үндэстэн угсаатны 100 жилийн тэмцэл одоо ч гэсэн дуусаагүй байгаа. Дэлхийд даяар байгаа Монгол угсаатны сэтгэлийнх нь ариун голомт болж байгаа энэ газар нэг ийм цогцлбор байгуулъя гэж ярьсан. Тэгээ энэ нь яагаад хэн таалагдахгүй болоод энийг заавал мушгаад одоо энэ дундаас бол жишээлбэл Сүхбаатар үзэмчинч гэдэг юм уу тэгээ хэлсэн нэг ширхэг хүн байхгүй, бодсон ч хүн байхгүй. Тэгээд тийм юм руу чихээд байгаа. Эсвэл зүгээр ерөөсө төмөр очиргон хэлдэг шиг нөө хуцалдах ч юм уу хэрэлдэх дуртай хүмүүс нь сооговьятыг одоо сооговьятай хэрэлдчих юм бол их гоё юунд хүмүүсийн анхааралд орох гэж тэгж яриад байгаа юм. Бүүмэд бид нар бол тийм юм ярьж байгаа. Хоёрдугаарт нь 11 оны хувьсгалыг хийх тэр нууц яриа хэлэлцээ анхны тэр үйл явдлууд болж исэн богдын сэрүүн дуганыг тийм зуны ордонг нь сэргээе. Тэгэхгүй бол одоо энэ балгасан дунд хаягдлаа хог одоо нохойны үүр бол дууслаа. Энээс үргэлжлүүлээд ер нь ерөнхийлөгч өнгөрсөн хурлын нээлтэн дээр ярьж исэн. Жилийн жилд монголчууд нэг түүхэн том юм бүтээн байгуулалт хийжээ. Тэгэхгүй бол Монгол дээрээд орхны улаан цэцгэлэн руугаа нэг хэдэн зуун километр дахиж авчиад үзүүлдэг. Өөрсдөө өчигдөр өнөөдөр барьсан гэрээс өөр юм байхгүй байна. Эсвэл дадалтай байгаа тийм ээ. Одоо тэмүүжний хөшөө гурван цемент байгаа. Тэгэхээр ийм хийя гэж. Надад асуудалч нь ойлгож байна. Тэгтээ ийм байлдаг болсон юм чи. 65 жилийн өмнө энэ хөшөөг байгуулчих. Энэ талбайг нэрэмжт болгочих. Тэгээд энэ хөшөөг нүүлгэх өөр газар тавих, цогцлуур барих гэл та нарын ярьж байгаа юм чинь хөшөөтэй холбоотоод хөшөөг гүндэлдэг, Сүхбаатарыг гүндэлдэг хүмүүсийн үзэл бодолтой, барьж байгаа бодлоготой, зорилготой хийж байгаа юмтай таарахгүй учраас л энэ дэр мэтгэлцээд байгаа учраас та нэг Сүхбаатарын дээр яг хөшөөнөөс чинь өшөө яг 50 м урд байгаа тэр цэцэрлэгийн тухай ярьж байна лээ. Тэгэхээр хэрвээ яг тэр Сүхбаатарыг зүгээр Сүхбаатарын хөшөөг байхгүй болохоор өөр газар авчиж тавьснаар юу байж байгаа юм бэ? Асар юм хожин. Тэр талбай энэ Монгол улсын нийслэл чинь нэг тайван амрах хүний төлөө юм алга. Нэг цэцэрлэг алга. Тэрийг олж хараач. Бид нар богдын музейг сэргээн засварлая, өргөн талбар цэцэрлэгтэй болгоё. Цэцэрлэг дунд нь хүн модон шааны үеэс одоо өдөөгийн хүртэл бүх түүхийг бодитоор нь тавьчих. Тийм үзмэр үзээд гардаг болдог. Тэнд амардаг болдог хүмүүс. Одоо өчнөө гоё усан ориглуултай болдог, тийм үү? Одоо юуны Шангрилагийн уртлын цэцэрлэг чиг хайтаа шүү дээ. Тэрийг өргөжүүлээд тавья. Тийм ээ? Тийм ч учраас бас дахиад Ленийн хөшөөг өөр тэр урлагийн юуд нь аваач музейд нь аваач чиг. Энд Монгол угсаатнаар бахархаад, Монгол туурхтнаар бахархаад гардаг тийм олон хүмүүс ирэх гэж. Энийг ярьсны төлөө ингэж мушгин гуйлаа явж байгаа хүмүүсийг би гайхаж байна. Ялангуяа энэ хоёр найрагч хоёр ингэ мэднэ. Төмөр очрол төрүүлэх найз. Нийгмийн төрөнд нь түүчээ болж хүмүүст зөвийг түгээж явахын оронд ингээл орж ирээд шал ондоо юм яриад ингэ явж одоо би бол энэ хоёр нөхөр юмнаас жоохон иччихэ. Уг нь бол энэ бүтээн байгуулалтыг дэмжиж явах хэрэгтэй байтал юу гэж энэ жижиг юм дорооцолтно вэ?
одоо Батчиргоо номыг ярьж байна. Тэн дотор ярих юм бол их имжиг юм биш хөөш. Аюултай юм би. Нөгөө Жанжин Сүхбаатар чинь бүр эвгүй байдалд оруулах юм ч явж байгаа. Тийм учраас би бол Жанжин Сүхбаатарыг анхны одоо ардын намыг байгуулсан хүний нэг нь мөн Гавьяаг нь үгүйсгээгүй. Бас гайн байна. Гайн хаан байна гэвэл комментарны бодлогод орооцолдоод өөрөө хүртэл зүйлдээ молхиогдсон түүх бий. Энийг та нар нуугаад яах юм? Энүүнийг үр ач нартай 21-р зуунд үлдэх хүмүүс энэ яг ийм болсон юм аа. Энүүн давтагдах бий. Энүүнээс болгоомжлоо. Модоноос хулаад ийм түүхтэй маа үндэстэн. Гэхдээ сөнөөгүй үндэстэй. Цааш нь ийм юм баг гаргаж ийм юм болж игэл гарахгүй явгээ. Гэсэн ийм санаа нүс бүтээн байгуулж хийж байгаа бид нар. Одоо энэ 3 сарын 4-5-нд би тоглолт хийн өөрөө. Энэ тоглолт бол Даяар Монголын ариун голомт гэдэг байгууллагын үе таалгыг нээсэн. Өөрсдөө бид мөнгө хийн. Төрөөс царай ажиллахгүй. Татварын мөнгөөс сулгаа хийхгүй бид нар. Бидний эмзэглээд байгаа юм өнөөдөр татварын мөнгнөөс одоо хөшөө засварлахын тулд тэр өмнө төгрөг гаргасан. Тэр нэг тусгаар тогтнолын талбайг нь тэр ялтын тэнд нэг хөшөө усгаад ямар ч ач холбогдол байхгүй. Хүнд хэрэг байхгүй. 350 сая төгрөг гарсан. Тэр 250 сая төгрөгийг нэг сургууль төрх эмнэлэг байгуулахад буланд нь яагаад зузаатгад хийж болдгүй. Яагаад хүний төлөө юм хийхгүй байгаа юм бэ гэдэг бид нар одоо бодож байгаа. Би бол хувь хүний хувьд гэж бодож байгаа. Тийм учраас хүний төлөө юм хийя. Түүхэн бодтой үннээр нь үлдээе. Жишээлбэл одоо хэн байна? Гиндунгой байна, Амар сайд байна, Чойвсон сайд байна. Эдгээр ч хэцүү шүү дээ. Бүгд л Оросын гар хөлөөр халагдсан. Энэ улаан коммунистуудын идэж болоо дуусах хэрэгтэй юм. Одоо бол идэж болж байгаа хүмүүс байж. Миний өмнө санаа сууж байна. Харамсалтай байна. Би эмгэнж байна. Гашуудж байна. Ийм аимшигтай явдлаас хол бай гэж байгаа шүү. Бүгдийг үннээр нь мэдүүлээ хожуу үедээ. Бид яг ойд төрсэн сармагчин гараа дууссан. Бид хамаагүй золиос болъё. Гэхдээ хожуу үедээ үннийг таниулах хэрэгтэй байгаа шүү бид нар. Ялангуяа уран бүтээлчин бол тийм байр суурьнаас хандж явах шүү. Би бол үзэл бодол хуваагдахыг хүсэхгүй. Би ардч намыг шүүмждэг, альч намтай би эвлэрээд байхыг хүсдэггүй. Өнөөдөр нэг тэр 250 сая төгрөгөөр нэг төр хэмжээг өргөжүүлж яагаад болоогүй? Энэ дээр төлөвлөрөөс яагаад болоогүй юм бэ? Нөгөө талаар би яриагаад дуусгаагүй. Нөгөө талаар одоо юг нь түүх сонирхдаг хүмүүс энэ тэр би бол маань шүү мөнх утаа ах нь Чингис хаанаас ахуулаад олон түүхэн дүр бүтээхтэн түүхийн их сурвалжийг энэ түүхчдийн амнаас болоод их сурвалжуулуудаас нэлийн олон зүйлийг мэдсэн юм а гай болж. Яг бодтойгоор. Тэгэхээр байна шүү дээ Сүхбаатарын өөрийнх нь амьдралч эмгэлтэй заа юу. Чойвсонгийн эмгэлтэй цэдэн балгах эмгэлтэй шүү. Энэ хэн хийдсэн? Бидний хооронд нь хэн хутгалдуулаад байгаа юм? Зөвлөлт төрн шүү. Хутлаа юм уу? Тэгээд тэдний сурталд боогдоод явж байгаа ямар хэрэгтэй? Бид нар хожуу үедэн маа энэ ингэсэн юм а хөөхөө. Бодоон ингэсэн юм а, бодоон зүв байсан юм а уулна. Данз нь уулан зүв байсан юм а. Гэтэл Оросын гутгуурууд орж ирээд энэ залуугийн ялхаар нь бүдүүлэг харанхуй үеийн нийгмээр далиндуулаад ялхаар ингээ ашигласан юм а. Тэгээ хайрын өөрийнх нь аим тэдний гар төнөөгч юм а гэд яагаад үнээр нь дуурч чадахгүй байгаа юм бид нар? Энэ үнэтлөө би буруутах юм уу? Энэ үнэтлөө би зүгтэх ёстой юу? Хэн Жанжин Сүхбаатарыг хятадгаа хэлсэн? Үзэмч Монгол шүү. Өөр монголч Монгол шүү. Монгол тургч шүү. Би бүх монгол тургтныг уриалж байна. Даяар Монголын ариун голомт гэдэг үгийг та нар сайн бодоорой. Төрийн дуулаач 2 дугаар мөрөнд байгаа шүү. Ялангуяа яруу наригч хүмүүс үежж надтай маргаж байгаа бол юмаа мэдчихэж марга. Юм бүтээ ихсэн хүний өмнөөс ингээд харин ч та нар энэ улс орны ив нэг хэлэх та нар тэнд хаана гоё. Зүгээр айтайхан багаар зүгээр. За ингээд манай сусар мөхөм гэж байна. Арга. Би бол бас одоо ихтгэл ярьж болно л доо. Хаана. Ер нь нөтрүүлэх бэлтгэл жоох асуудал байх шиг байна. За энэ хүмүүс Жанжиныг дууцамчингээгүй өөрлөгчгээгүй гэдгээ ярьж байна. За бацаахан түүх шилж байна. Бацаахан эмч шилж байна. Манай сусар шилж байна. Богомдож байна. Сусар бол нэртэй суутай хүн одоо хэн нэг дэвсэх бас үедтэй л дээ. Бид хэн юм л одоо бодож байгаа. Ер нь манай Баян хонгорын штэ одоо гарсангүй манай ардын орон зохиолч ярьдаг. Их хормон их гэрмэн үлээ Баян хонгорын баг гэрмэн үлээ гэж. Тэгэхээр их гэр руугаа шороод усчихад баг гэртэл яргана гэж байна.